эрэгтэй хүн ёслол төгөлдөр болтугай. Бүх юм ёсороо болголтугай. Сонсогдож байна. Бүгд амгалан болтугай. Амгалан хийгээд амгалангийн шалтгаан мөнхөд оршуултугай. Гэж ярьж өгөндөө хөө. Яадаг ямар. Яах вэ? Яасан ч ядгийн. Ямар хамаатай. Яш хэлэн. Тайван байхад тайван байлгаарай. Тогтун байхад тогтун байлгаарай. Төв хүчрүүлээд байвал төв хүчрүүлнэ шүү. Зүгээр байхад зүгээр агаарай. Гэл сүлдээ надад хэлж байгаа юм шиг болоод ирлээ. Тэгээд би яах вэ? Зүгэргүүл амар андаа л. Яадаг гинэ. Яадаг юм бэ чи? Гэл ингэж харж ирлээ. Готгонсоо охин минь ч гэж байна. Юу орол хэрүүл хийчих юм байна л да. Гэхдээ юу тийм сүрчгнээ л байна шүү дээ. Юу вэ надад бол. Хэрүүл гургаал. Тэндэл нэг боож ухах гэхэл. Уурлаал. Энд тийм уураа гаргаал юм цохиж байгаа. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм ах шиг дүртэй одоо аахгүй нэг юм. Чи яах юм ах гэж гэдэг ш. Гэхдээ би яагаад ч хэл байна л та. Юу нэ чи? Ямар огоо уцаан байв вэ? Тэгэхээр за та нэг сайхан наана тэгээд ууралчээ тэгээд уураа гарахаар хэлээрэй гэж хэлээ ичлээ. Тэгээд юу ч гэдэг. Тажидлын тагтан дээр нэг саний ах шиг нэг ах гарч ирд юм байна. Харагдаад. Аз хүн багш шүү дээ. Тэнд ч Аз хүн ховрлоо. Мэдхгүй нөгөөд чинь нэг юм намайг цохиж байгаа юм байлгүй нэг тоосхон моосхон л явж байгаа шиг боллоо.
За би нэг дүрээрээ гэх үү. Нөгөөтг чинь за битээ давраад орой. Тэгсэн чинь нөгөөтг чинь бүр ингээд бантаа. Энэ бол надаас нэг юм том гар гарч ирээд боогод авсан л та. За битээ давраад орой гэсэн чинь нөгөө чинь ингээд эрэхтэй хүмүүс харж хараа шалчхнаа л гэдэг чинь ингээд бантч мантаал те. Жижиг чимжрэлдэг чинь тэггээл бараг надад ч өөрөлдсөн шүү дээ. Бараг ингээ явчих гэх гээ зүгээр. За нана ингээ сууж хоёлоо жоохон яри 5 үсэлээ. Энд юу хийж байгаа энэ яадаг газрын яад чи гараад ирв. За басамжлал дургуйцал адгуурал тэвсвэргүй байдал төвчгээргүй улангасал зах ойрол хэрэгс сэтрэх. За ер нэг иймэрхүү зүйлсүүдлийн энд байдаг да. Ийм мэдрэмжүүд энд төрдөг, энд байдаг, энд оршдог, энд үүсдэг, энд мөхтөгч. Энд ер нь их хөөрөл ихтэй. Тэгээд тэр хөөрлүүд нь дандаа хэтэрсэн хэлбэрээр илэрч гардаг. Оваагүй, арчаагүй. Тэгтээ арчаагүй байдлаа мэдрэх дургүй. Бараг түүнээс үүсдэг баха эдгээр аршингууд. Мэдэм хийрхэл. За тэгээд ер нь хийтэй юм бүхэн гэх үү дээ. Тэгээ би энд ямар ч гэсэн байдаг. Би энд ямар зүйлийг ухтаа авдаг. Гэтэ би яагаад энд байгаа болоод яг энд ямар учиртай юу хийж байгаагаа л нэг сайн мэдэхгүй. Энэ хэн гэдгээр ч сайн мэдэхгүй. Би зүгээр л ингээд илэрхийлээд мэдрээл байждаг дөө.
Тэгээ над шиг зүйлсийн нүгээр зөндөө энэ ер нь нэг юм сайн ертөнцөлтөө. Энд дээр амар амгалан 50 гэж юм бараг байхгүй тий. Жижиг зүйлийг том руу дэвэргэж яадаг. Ер нь бол их сүржин дэврүүлж хүлээж авдаг юмыг. Бага зүйлийг томруулж авдаг хэрнээ том зүйлийг өмнө буучдаг. Бухийдаг. Ер нь их арчаагүй л дээ. Тэгтэл арчаагүй хүлээж авмааргүй байна. Үгүй. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Хэрэв хүнээр бол хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн тийчилж буй хэдэн хий орсон зан чанарууд юм уу та? Энд ганц шүдэн засаахад л төмөр ах гарч цөмийн зөмбөн бүгд илбэрх шиг л их аюултай галасдаг. Нэг дусал уснаас үерлж цунами үүсдэг. Нэг өчөх хүн үлээхэд хар шуурга тэгдэг. Ойлгож байгаа үстэй. Гэхдээ бид нар цаашид яахаа ч мэдэхгүй л байна. Энэ чирээ оршсоор байх тухайч бодморгүй байна. Ямар ч гэсэн ингээл байж хад болох. Ямар нэгэн ухаан ажиллах дургүй. Энэ хүү сэтгэл хөдлөлүүдийн мэдрээд байж хад болохгүй дээ. Мэдэхгүй. Мэдэх чинь бол. За тийм байж. Ямар ч байсан арчаагүй гэдгийг мэдрэхийг хүсэхгүй байгаа нэг хүсэл байгаа. Энд чинь сайн хэрэг. Ядчил хүсэл байна. Нөгөө ч юм гайхаад дутгаа болцсон. Нүлээ. Бид үргэлж өрснөгөө сул дорой амьтад гэж боддог байтал бидэнд авах юм байгаа юм гэж үдээ. Амгалангүй ертөнцид амгалан тогтох шиг энэ чинь юу юм бэ? Тэгэл найдвар юм. Тэгээ би хэлж байна. Чамд ямар нэг сайн сайхан зүйл байгаа хаа.
Магадгүй мартаад үзсэн ч юм билүү. Чинь ертөнцөөс өөр зүйл олж харахгүй байгаа учраас л чи өөр талуудаа олж харахгүй байгаа. Тэд ч хаа нэгтэй байж л байгаа. Магадгүй хуваагдчихсан, задарсан. Эдгээр хэсгүүд нь энэ хэсэгтэй. Байж магадгүй чи өөр нэг газар өөр төртэй байж магадгүй. Тэр чи илүү чухал хэрэгцээтэй байж мэтгэл. Тэгсэн нөгөө чи нэрээ надад нэг юм дутуу мэдрэмж төрөөд идэв шүү. Миний айл нэг хэсэг надад дутуу байгаад байгаа юм шиг. Надаас төөрцөн олдсон. Эсвэл би төөрцөн олдсон юм шиг. Нэг тийм ихрээ алдсан юм шиг, тийм мэдрэмж төрдөг юм шиг юм биш үү бодоод байгаа. Чи тэрийг мэдхүү, тэрийг хаана байгааг мэдхүү, чи намайг тэрнтэй уулзуулах уу гэж. Тэмээ чамд сониуч зам бас хүсэл байна. Энэ их сайн хэрэг. Чи надтай хамт юу? Би чамайг нэг газар аваач. Тэгээ надад нэг юм тойл харагдлаа. Тойл руу харахаар гал харагдчихэв. Гэтэ тэр тойл юм хажуу дэше хазаагаад би энэ талаас нь орч. Тэгээ би тэрийг тэр тойлны өмнө аваачих хэрэгтэй санагдлаа. За ямар ч гэсэн тэнд авчиад. Нөгөө газраас нь гарцсан. Нөгөө газраас гарсан чинь нөгөөх нь нэг жоохон хийдүү сарнуул дүрт харагдчих. Ямарсан тойлны өмнө зогсоочлаа. Нөгөөдөг чинь хараал. Тэ харж байгаа юм гэхээр бас яг харж байгаа юм биш. Харах учраа болохгүй. Сохорцсон юм шиг. Гэтэ ямар ч гэсэн нэг жоохон байлгаад гаггүй төвлөрөөд харж чадах байна. Чин доошоо хараад юм бодвол ханаалтал. Тэгээ буцаж хараад их сайн харж чадахгүй юм шүү. Тэгтээ баг багаар өөрийгөө тасгаж байна. Ямар ч гэсэн тэр орон зайнаасаа холдоход л энэ арай өөрчлөгдөв. Тэнд нэг юм дүрдээ итгэцэн байсан юм шиг. Энд арай юм нухацтай харагдаад байна л та. Арай ухаалаг. Тэрээс олон юм ярихгүй. Зүгээр л тэр талент харагдах гэдэг зүйлийг харахыг хичээж. Хичээж зүтгэл гаргаж. Одоо талны тусгалд юм дугуй зүйл харагдчих. Цэг шиг. Тэгээ тэрийг нэг юм ингээд тойроод яваад. Тэрийг хараад зогсож. Тэгтээ ойлгохгүй байгаа ч гэсэн таниад байгаа. Тэгээ ингээ нөгөөд ч өөрлөг гарсан ч өөрийнх нь дотор бас нэг юм эргээд.
Над руу хараад хэлж байна. Би үнэндээ өөрийгөө хий хоосон гэж бодож байна. Би бараг оршдоггүй. Гэхдээ байдаг. Би болдог. Намайг хөдлөгдөг зүйл байдаг. Хөдөлдөг зүйлч байдаг. Би заримдаа чиглүүлдэг. Би нөлөөлдөг. Тэгсэн мөртлөө бит байдлаар оршдоггүй. Би зөвхөн оюун санаа, сэтгэл дотор л оршдог. Би яг л давтан хийдэг дадал шиг. Эсвэл буруу кодлогдсон код шиг. Тэгээд бас надад хамгаалах үүрэг гэж байгаа. Гэтэ миний хамгаалах байдал сул дорой. Эдгээр нь харамсалд хүргэдэг. Тэгээд тэр харамсал нь нэг бол тэр чигээрээ буруу тийш огтлдог, нэг бол ухааруулдаг. Тэгэхээр би хувь хүний ухаарлын төлөө ажилдаг баг. Би яг ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг юм л санагдаж байна. Ямар ч байсан хэрээс хэтэрсэн зүйлийг дэврэгдэг тийм зүйл. Зэрэггүй байдлыг туйшруулдаг ч. Миний оршин тогтнол ямар ч байсан утга учиртай. Би амьдралд хэрэгтэй. Надад бас хувьсах чанар байгаа.
Хэрвээ би ухаарал болох юм бол би маш бат бөх чанартай болно. Хий дүртэй биш, маш бат бэх болно. Маш ухаалаг болно. Их төвчээртэй. Их гүн гүнзгий. Их тулхтай. Лавл түүн дотор ассан гал унтрахгүй бах. Тэгвэл хэр сайн сайхан юм болох нэ. Гэхдээ одоо яах вэ? Тэгэхээр би ямартай энэ талент харсан зүйлээ бодсон бодлоо нөгөө хэдтэй очиж хэлдэг юм уу дөө? За тэг очиод хэлээд үзье. Тэгээ нөгөөдөл дээр очиод хэнд нь л хэлээд байна. Нөгөөдөл нь гайхалнуудаа мэргэлдэл зарим нь итгэхгүй юу яриад цаадаа юм бай. Зарим тийм үү, тийм бас байна уу гэх. Бид нар очиж харж болох юм уу? Тэгээ нөгөөдөг чинь нэг юм гал гаргаж ирээд гаран дээр түрүүний толны тэндээс л олж авсан юм шиг. Тэгсэн нөгөөдөл нь бүгд тэр гал руу шингээ орчлоо.
Юу ч өөрөө бас орсон. Алга болчихлоо. Тэгээ тэнд нэг шүтэн цэцүүрхаар төмөр болдог гэдсэн. Төмөр нь болоод бүх юм шатаад өдөхгүй юу ч байхгүй болчихлоо. Гэтэ юу ч харагдахгүй байгаа ч гэсэн дуу хоолой сонсогд чинь бид энд байна гэж хэлж. За та хэд яачваа юу болвоо? Бид ямар ч гэсэн үзэгдэх дүргүй болсон. Сонсох хоолой л байна. Яа жоохон залхаа авчлаа. Нэг л удаашралтай. Сайн авчлаа. За тэгээд үзүүлдэг дүр биш ярьдаг ам болцооч уу. Одоо тэглээд байна. За эдрийг орхив. Бүртш. Нэг нар далай нэг жижигхэн ганцхан хүний зэв. Тэнд нэг хүн нарлаад идчихэв. Би очиж за сайн байна уу? Энэ ямар газар вэ? Чи юу хийж байгаа? Би хэвтчихлээ шүү дээ. Харахгүй байна уу? Бас их янз бүр. Займаа хөмөрлөө. Даахгүй юм шүү. Тэр нэг жоохон цохолдоо байна л да. Уурлах шинжтэй. Нэг мэдрэмж нэг юм аюу багтах. Хүний нэг юм залхаагаад юу тодорхойгүй байдал руу
байдалд байлгаал цуцаах гал бэлэг бэлчмөр болгоо тэгсгээл за энийг бас төрөөгч. Бүр тэр гүн рүү нөрөө. Би нэг юм лаг шавар шиг машины тос шиг юм руу яваад орсон. Төрөний дуу хоолойнуудыг төрөний томроод байгаа хүнтэй чирээд аваад орно. Зүгээр орхихгүй. Дараанаас буцаж ирж аргыг нь олгож гар. Тэ нөгөө завин дээр ирсэн хүн чи ядаргаа гэл. Нөгөө дуу хоолойнууд болохоор чиг гэд нэг юм ядаргаа чихэн чиртэй. Нөгөө чинь дуугүй болгоод энэ хоёр нийтлээ саад болох шинжтэй шүү. Яг. За нэг юм туслаад урсж байгаа нэг юм хар замаск шиг юм зам. Тийм юм донд нэг ганц сандал байна. Өрөө юм. Сандал харамж өсвөр. Миний уур хүрээд нөгөө сандлыг ч аваад хэмхэлчлээ. Очоо сууж мөх юм байх гэж хэлсэн чинь. Жах уур хүрээд бухимдаж байна. Бухимдаад. Тэгээ нэг хан ман руу саваал. Нөгөө дуу хоолойнууд руу ч ойрлоод нөгөө нэг хүн рүү чинь уурлал баг барьж аваад савчаал хан ман руу савал амар ууралж байна. Бүр ингэж бороо хөтлөж байгаа юм шиг. Бүр ясын үртэл хатгачмаар тэгж чаддаг бол баг. Бүр хэдэн удаа алмаар. Бүр тийм мэдрэмж төрж. Хараг яад гинэ. Бараг нэг аллал амьлуулал халаал хэдэн 10 удаа алмаар. Бүр тийм. Төрж байна. Гэтэ нэг юм танил мэдрэмж байгаа тохой. Хаана ихтэй байдаг мэдрэмж.
яг юм голоос ингэж бронхотлож яаж гарч ирдэг уурандаа нэг баг хатл их гарч ирдэг байсан юм. Одоо ч сарцсан байхгүй. Тэртэй их танил мэдрэгдэж. Чи нэг өөрийгөө амар бронхтой гэж боддог юм шиг. Зүрхний хий юм да тий. Бас л нэг хийтэй холбоотой. Тэгээ нөгөө мууч өстэй инээгээд инээлтэй нөгөөдөл чи миний бүр улам уур үрээд галзуурах гад бүртээ улам насаал. Тэгчээс наа тайвширчлаа. За ингээд их тавтаад ич болохгүй. Юу болоо те. Жаа ухаас хорч. Эдрийг бол ингээд нэмэргүй гэдгийг бол мэдчихэв. Сандалчин буцаа бүтэн болцсон нөгөө л байрандаа байж. Би одоо очиад суучлаа. Тэгсэн нэг юм хүлээтэй байгаа юм шиг. Доош батгтаад. Тэгээ нэг уураа юм ухагтаал нэг юм ачуурмаар тийм уурлаад байгаа юм шиг. Тэгтээ уурын ухагт очиороод байгаа юм шиг мэдрэмж нь төрж. Байж удаал. Тэг яах вэ гэж бодчихсон гэж байж чадчих. Бачимдаа. Тэгтээ бас тайвшир. Ямар ч хэсэн л автахгүй байхыг хичээе. Тэгээ тайвширсан чинь нөгөө эргэн тойронд саналаг шаварш харна. Арилаад зүгээр л нэг юм өнгөтэй дөрөв хан голд нэг сандал дээр сууж байгаа би. Гэтэ дээш харахаар тэнгэр харагдчих нар тусч. Нөгөөдөл ч болохоор гээл гэдэг нэг жоохон дургчхан дөө. Бараг 100-аатай байсан шүү. Гэтэ нэг юм дотроос нэг юм юу төрдөг байхгүй нэг юм зэвүүрхэл. За яах вэ та нар гэж байгаа нэг юм. Хорчин заадлаад байна. Тэгээ би тайвшраа суудсан чинь нөгөөдөл чинь хэсэг байжснаа бачимдаал гэсэн. Байж атал гоцгонолтол яагаад тайвширч вэ гэл. Тэгээ ингэж жомлцаал энийг л хараад байгаа. Тэг бодол хариугаа авч байгаа. Би сандалтайгаа хойшоо татагтаад нэг юм агуу шиг юм ороод ирсэн. Хойш харж бод. Хойно харах уу? Урд агуу амсар талтай гэрэлтэй байгаль байгаа юм шиг. Тэгээ араас бахан ямар нэг юмнууд ирж чинь ингээд хараад юм тойроод гэж үзэл гэл би хойш харж болохгүй. Иймээ. Тэгэл нэг
сүнс шиг ч тэр нэг юм байлаар ингээд хөрж үзэл ингээд шиншээл. Тэснэ урталд гарч харахгүй хагдахгүй байхгүй. Яг юм араас. Урд нэг юм инээсэн сайхан гоё дүртэй нэг юм хайлт хийсгэлээ харагдаад байна. Гэтэ хойноос болохоор намайг хутглаад байгаа байхгүй юу? Гэл шимэгчлээл маажаад байгаа юм. Хутгалж мутглал юмсан тамлаад байгаа. Урд болохоор нэг юм бараг зэрэглээ шиг бараг кас нэг тиймэрхүү дүүл юм ингээд хатлаа инээж мэдсэн. Тэвэр гэтэ юу ч вэ гэж л хараа бодохоор. Тэ яаж их та яах гэж байгаа. Бүр зайлаач гэж хэлэхээс дургуй юмэр заяа бүр. Навшин санагдах юм бүр юу ямар товшоо хийгээд байгаа юм бэ те. Бүр гайхчихлаа шүү дээ. Тэ нэг юм шаал чи хэрэггүй юм гээд байгаа ч юм шиг. Хэмхэн дээр ингээл намайг одоо бодвол утгач матгач үзэх гэдэг юм ярил гэж. Тийм бидтэй мэдтэй л гэсэн юм ярьж байгаа юм шиг. Гэтэ сасан сүтгэхгүй. Миний дотор сонсоод байгаа шүү. Тэг бодвол миний мичдэг юмны тухай л яриад байгаа юм шиг шүү дээ. Намайг л нэг юм өргөлзүүлэх гээл байгаа л. Хорлоо атгаад байгаа гэдэг шиг. Тэгээ би наачаар сонирхол байна. Өөр онц юм байна уу гэдгсэн чинь ууч ингээл гэл асаад байгаа юм шиг. Жохоорлоод байгаа юм шиг. Гэтэ надад зүгээр л эдэр нэг юм хий хоосон нэг юм ядцсан л өрсөн надад. Тэгээ ямар ч нэг юм ол мол тулгуур мулгуур юм бод юм байхгүй зүгээр нэг юм аргацаас ядцсан нэг юм мэдгүй юу ийгээд байгаа. Эхний газрын мэдрэмж шиг. Гэтэ нэг арай жоох өөр байгаа даахгүй л би тэгсэн мөртлөө нэг юм эсвэл нэг ядарсан юм. Тэгээ нэг сонсон готоо улам уурлал дулам л гүний шарах марах ч юм уу нэг юм бол хатгаж үзээд л шүү дээ. Би болохоор нэг бүр юу ч наалтаа болцсон гэдэг шиг царайлтаа юм байна. Бараг ингээд залхаад хүлээгээд үзээд дуус. Би тэг бүр босоод ёо за би явлаа гэд босоо явах гэсэн чинь зууралтал битээ яваач юм аа. Амар зууралтж байна. Ёо зайлаад өгч. Юм салахгүй нэг тийм байдаг штэ нэг юм гээд амар ядаргаатай нэг тийм. Хөл гарнаас бөөнөр зүгтцэн гэд би ингээ алхаад байхгүй ёо. Тэрс тавьж өгөхгүй. Ямар навшин юм байх вэ? Тэг хачин чиргүүлтэй болчих. За яхаа ямар ч гэсэн энд нэг хэрэгтэй юм байгаа гэдэг жоохон
Fiore. Тэг яалтай л шатаач хардуу болоо нурдчихдаг. Эдрээс чирнэ холтон чигч арга байхгүй л. Нүүр тулаал аргыг нь бол хосч орсон. Гэтэл яг нэг юм ядрагатай мэдрэмж нь байгаад байна. Бүр яг нэг юм салж өгдөг. Кинонд дэр гардаг штэ нэг Монголын нэг их нэртэй нэг залуу нэг эмэгтэйтэй танилцаад ингээд жоохон ортцсон чинь нөгөөт нь бүр сүлдээ салахгүй бүр лай болдог штэ. Бүр яг тэр шиг заяа бүр ингээд бараг салахгүй лай болж байгааг нэг юм бушин мэдрэмж. Жоохон ингээд айтайхан зүйл хандчих гоо. За би ямар ч хийсэн голоос нэг юм сууг татаж гаргаж ирээд нэг гол юмтай л ярил гэж бодоод байна. Гадна тал болж байна. За нэг сууг татаад гаргаад ирсэн чинь нэг юм өгцөн мод байна. Чаавас нэг хэдхэн юм гисэн мод хар бараг нэг эцсийн амьс халуур ахиж байгаа юм шиг. Нэг ядрагатай мэдрэмж байгаад болохоор энийг харсан ч хүртэл шал ядарчлаа. Гэтэ одоо тэгсэн мөртлөө яг бас тусламар санагдчихлаа л да. За би энэ модыг ямар ч гэсэн цэвэрлэе. Энэ хачин лаг шавар мавар шиг юмнуудыг нь харчаад дугаагаад тэгээд энэ модыг хөрс рүү нэг сайн суулгаж өгөөд тэг услаад тэг нар маран дээгээд тэгээд сайхан үг хэлээд гэтэл түрүүний тэр юу шиг салахгүй гэдэг жоохон анхаарал өгсөн чинь салахгүй юм шиг зүтэй гэдэг юм. Жоохон тийм юм төрч байна. За ямар ч гэсэн энийг нэг жоохон сэхэд болгох. Наад эргэн тойрныхоо хөрсийг нь цэвэрлээд хог могийн түүгээд зэрлэг мэрлэгийн залгаагаа тэр хавийг бас нэлээд цэвэрлээд радиусын дамруулж цэвэрлээд тэг эргэн тойронд нь бүр цэцэрлэгжүүлж штэ бараг одоо юм сандал мандал тавиад тэнд нэг юм жижиг усан ориглоор тавиад өөч тэр голд нь урахын хүлээж хэлдэг хурдан урахгүй юм шиг штэ тэр хавьяашгаа. Тэгээ тэр хавийн гадна талаар байгаа мод зодонд нь хэрэм явж байна. Шуум мууж иргээд нөгөө модыг чинь л хүлээж байна. Тэгээд өдрөөлгөө услаад хажууд нь ном уншиж өгөөд тэгээд нараа илгээл
Тэгэл урмын үг хэлээл дэрлэж унтаал тэгээ тэр дээдлийн нэг хэдэн юм ярдасан мөчрөөс нэг жоохон навчрууч эхэлж. Өө тэр хайвын нөгөө хэрэм шуу муу чинь баярлаад. Тэгээ нөгөө хар байсан нэг мод холтсон тодорч эхлэв. Нарийнхан байсан жоохон бүдүүн болчихж. Хөрсөн нэлээд дайжгүй газартаа сууж өгөөд. Үндэс нь нэлээд орхиж өгөөд. Тэгээ нэг жоохон ялтаагаад оргосон навчин дээр шуу ирж суугаад жиргээл. За тэгээ цааш нь арчлаа л. Тэгээ нөгөө мод чинь нэг юм надтай ярихтаа болоод. Тэгээ ном уншиж өгөөл. Яриал энийгээл тэгэл өдрөөс өдөрт нөгөө мод чинь торниол өөр гоё том саглахар мод болчих. Тэгээ би мөчр дээр нь гიშгээл гүгээл тоглоул. Би одоо за баяртайг явах гэдэг юм одоо нөгөө ярьж марихгүй бах та. Тийм. Энэ одоо ер нь баг нэг ярихгүй юм шүү дээ. Дандаа юм мэдрэх, үйлдэх юм байдаг шүү. Ярианууд нэрс сонсохдохгүй байдаг байхгүй. Яриад байгааг нь хараад байна. Гэхдээ яриан сонсохдохгүй. Тэгээ би нөгөө модыг чинь тэрээд за баяртай гэдээ өрөвчөө өрөөд. Тэгээ нөгөө газар нэм гоё төгөл болцсон. Тэгээ би явж. Тэгээ би нэгэн гүүрээр гарч ийн. Салан. Тэгээ нэг онгоцон цуугаад моторт онгоц. Тэнд нэг арал харагдчих. Тийш явж. Тэгээ энэ хооронд нөгөө нэг нөхдүүд яасан бол гэж бодлоо. Тэгээ нөгөө агууг харсан чинь тэр агуу зүгээр л юм хоосаагүй ч над нэг юм хатны цорой байсан юм шиг. Тэгээ нөгөө баахан амнуудыг хайчсан бол тэр нь цахлаа болчих. Нөгөөний завтай хүн яасан бол гэсэн ч худаг болсон байх юм. Би нөгөө арал дээр нэлээд төхөд тойроод байна. Яг буух газар хагаад байгаа юм шиг.
нэлээ юм ээлжтэй газар ирээд зогслоо. Нөгөө завчин л бошоо яваад гэсэн. Тэр арал гэхээр нэг юм баахан мод зодтой юм шиг санагдмар. Одоо нийлээс шар. Эсэн дээр ингэшээр баг өвдгөө хүртэл шигтэй байна. Би баг мөглөх чинь шигдэд болох мөглөхөөд. За ямар ч хэлсэн нэг юм уршаа яваалаа. Тэгээ тэнд явжгаад нэг модны мөчр шиг юм болоод тэндээс зүгтээд тэгээ нэг хатуу тавцсан шиг юм дээр гараад шүү дээ. Сануулт. Ярган тойрны харч. Айгу ингэж хараад дээ ш. Нар руу харсч нар баг үүлний араар ингээд нуугдч ингэж харагддаг харыг хөөлтөг. Гин сайн маш тэ. Баг ингэж харж мараа тэ. Тэгээ нэг юм хад шиг юм хайжгаар ингээд хадны хүрээ ингээ явчихна. Тэгээ тэнд нэг юм ингээд арчаад нэг хатан дээр нэг юм сэлцэн байгаа. Зөөр нэг юм сараачсан. Тэгээ би яг сараачсан хэсгийг ингээд холдуулаад харсан чи цаана нэг юм нэлээд гүнзгий ингээд шивтсэн зүйл өсөх шиг юм. Тэргээ ингээд сараачсан. Тэгээ яг сараачсан гэдэг юм дээрээс нэг юм юу зөөр ингээд мартаад нэг баллахыг хичээж байгаа. Тэ нэг сэтгэлийн шархмарх байдаг штеп. Тэг зур ингээд хайцсан. Гэтэ тэр нь цаана ингээд гүнзгий сэлгдсэн байж байгаа. Тийм. Тэгээ би тэрэнд нь хүрээд одоо хэр одоо байсан ч тийм юм мэдрэх гээд хурж үзсэн чинь. Тэгээ тэрэнд би ингээд хүрэхээр тухайн газрын гол зөвхөн хэсэг рүү ингэж амар хүчтэй мэдрэгдэж байна. Тэр арлын. Тэг бараг ингээд өрүүлцөд татхнаад гэх юм. Шархан дээр мөр. Тэгээ надад нэг юм жоох өрөв төстэй төрөв. Одоо яаж анагаах хөвлөг гэж бодож байна. Тэгэд нэг юм жоохон ашаанаар шавшиж чаад. Хорсогдохгүй ашаанаар шавшиж чаад. Нэг юм зөөлөн ягаан нэг юм төрөж. Тэгээ энийг төрсөн чинь нэг юм гоё тайвшралт төрж. Тэгээ ойлгох гад. Мүлцөө. Тэгээ би нөгөө хадыгаа налаад бас ном уншаал очлоо. Идэх юм л гэж. Тэгэл хэлээл гоё тийм хайрын тухай ч юм уу нэг юм гоё үйл явдалтай ном уншиж өгч. Үлгэрэнч. Тэгээ хань болоод хажууд нь налаал сууч. Тэгээ нар бол тэндээс үүлнийхээ цаагаар шагаагаастай хараастай л байж. Бүгдээрээ ингээд бараг ингээд л тэ.
Тэгээ нөгөө аргалчаа ингээд урт санаа алдангуудаа тэнд нэг юм урсж байгаа нэг юм булаг байгаа. Тийш очих гэж харуулж байна. Тэгээ би нэлээд тэр газрууд руу гүн рүү нэрж байгаад ойн цорхоо шиг тийм газар урсж байгаа булаг. Тэгээ нэг тийм гоё. Эд шидэм шиг. Намайг тэр булганаас уснаас уулгаж байгаа шүү. Тэгээд жоохон амсаад хундаа үргээ би ингээд шавшаад толгой хандаа шавшаал. Бараг ишээ орчих уу гэсэн чи яах юм бэ? Тэгээ нэг юм бүрхийн агуу шиг юм зааж тийшээ орно. Энэ яг юм порталын дотор хоолой шиг юм ирчилсэн дуу цагирхан гэдэг үйлчлээ. Тэгээ боломжтой алхаад нэг юм сарсан багаахан үйлцсэн юм шиг. Олон юмуд чигнсэн олон. Яг нэг юм хавдар гэдэг биш. Би ямар ч гэсэн өөр гүнрэн басгаал. Нэг юм өргөвч үрцэн. Энд чинь шиг л. Тэг тэнд нэг юм гол газар нэм тийм мэдрэмжээр очиод тэнтэй газар суучлаа. Хав харахгүй ч юм. Нилээн тийм том хар юм намайг хараад ажиллаа. Нисээд байгаа юм шиг. Хар сүнс шиг. Эхлээд намайг ажиглаж чинь яах вэ? Би зүгээр сууж л. Тэгээ багаар артаад нөгөө газар дээр буугаад жоохон төхөөл нүүр мөрний уртаас ингэж харж мараад. Би зөвхөн хөлөөнгөө суудаг байхгүй. Тэгээ ингээ надад хөрсөн чинь миний ингээ эсгээс ингээ харалж марлаа. Тэгээ би ерөөс хөдлөхгүй л сууж л. Нөөч гайхаа. Тэгээ одоо нэг дуурч. Чи яах гэж ирсэн? Би нэг зүгээр эрэл хаавал хийгээл явж байгаа. Аялал хийдэг. Энд чинь байгаа мó л. Яаж иш орж ирсэн? Энэ нэг юуны чиг гараад чиг зам гарч ирээл ишээ л аваад ороод ирлээ. Ачланда. Энд хүмүүс зүгээр л нэг орж ирдэг юм. Ямар нэг юм хүсэж шунаж. Ямар нэг юм авах гэж. Ямар нэгэн тэм сэтгэл тээж орж ирдэг. Гэтэл чи юу ч хэлэхгүй бас угаалах. Би ямар нэг зориг тээж орж ирсэн гэхээс илүү зүгээр л би эрэл хайгуул хийгээл адал явдлыг мэдрээл явдаг тийм л хүн байгаа юм.
Гэхдээ нэг явуулын юм байна л да. Яаж яваад ч ороод ирдэг юм. Хичээн юм даа л гэл. Тэгээд одоо тэгээ хоёулаа уулзсан юм чинь тэгээд одоо хоёулаа ярьж л тарах бах та. Би тэгээ да. За энэ ямар газар юм болоо тэгээд чи хэн бэ гэж би асууж байна. Би бол эвдэрсэн луучин гэж хэлж байна. Тэгээ нэг юм эргэдэг нэг гаццсан юм лууж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Яагаад эвдэрсэн юм бэ? Уг нь би урд нь зөв чиг тодорхойлогч байсан. Хүнийг одоо зөв замд нь чиглүүлдэг. Гэтэ одоо энэ ингээ эвдэрсэн. Тэр хайчаа мэдэхгүй болсон. Тэгэд энд ингээд байсаар агаад өвтөж байна. Хорч хийж байна. Буглаж байна. Энэ баларч байна да. Тэнгүүд би тийм бивэ. Хэрэв би энэ луужинг чинь засаад өгвөл юу болох вэ? Чи застдаг юм уу? Гайх. Тэгвэл нэрээ яах вэ? Би эндээс гарах юм бол эндээ би яг мэдэхгүй байна. Би мартсан. Би энд орж ирсэн ямар ч гэрлэгээгээ сайн сайхан бүхнийг өөршөө болгоод эндээ үлдээдэг. Энд нэгэнд орж ирсэн бол бараг гарахгүй дээ. Мод чиж гарч чадахгүй л хат. Би тэрнээс өөрөө мэдэхгүй байна. Миний хүрсэн юм бохин л над шиг болдог. Гэсэн чинь би чамд төрүүл чи над шиг болох уу? Нөгөө ч юмр гайхацсан. Шин нэрээ яах юм болоо? Тэгээ би тэрэнд ингээд хүрсэн чинь ингээд зүрхэн дотроос ингээд цогсон. Тэгээ нөгөөч бүр шоконд харцсан. Юу вэ? Чи нөгөө луужингаа застаа гэдэг ингээд надад. Тэгээ би нөгөө луужингийн задлаад эд ангиудыг нь бүр ингээд салгаж агаад арчаад зүлгээд ингээд зэв мэвэр нь сайхан арчаад хайдулээгээл бас нэг юм шившээд шүү. Гэл. Айгүй ингээд чамбаа ингээд амтгнаал хайрлал гой ингээд зүлгээл бүр нэг гой галцтлан талид л өнгө оруулаад тэгээ айгүй чамбааны бүрчлээ ингээд эд ангиудыг нь буцаж хийгээл тэгэл дээгүүр нь ингээл нэг юм эргэлтийн хүчүүд байгаа ч юм. Тэгээ ингээд шилэн нэгээд тэгээ ингээд хэсэг ингээд барьж байна. Чин зүрхнийхээ хүслийг шингэж байгаа юм шиг.
Тэгээ ярууч. Тэгээ барайсан. Тэгээ нөгөө нэг хар сүдэр чинь бүр ингээд бийжээд харамнууд нь багсаад шар юм л гарч ирээд байна л да цанаас нь. Тэгээ амар ядарснаа мэдэрч. Би их удаан тэгэхгүй зүгээр л удаан байсан. Тэгээд би одоо л ядарснаа мэдэрч байна гэдэг юм жоон тайвширсан байна. Тэгээ би нөгөө луужингаа ингээд барьсан нөгөөдөгтэй ч. Тэ чи хэм байснаа санаж байна уу гэдэг. Нэг энд ойрхон л байгаа тань. Юу лээ? Би цаанаасаа юм ухаж чинь. Бахан юм тавар энэ удаас ингээл юм ухаал. Юу ч хаагаад байгаа. Тэг ухчаа нэг юм олоод авчаа надад харуулах гэдэг. Энийг хараа. Нэг бөмбөлөг байна хатуу цэллээд. Энэ штэ энэ гэл. За энэ ахгүй. Тэгээ би энэ юу юм? Үгүй энэ дотор байгаа. Би энийг ингээд аваа явчихд байсан гэж харж. Одоо нэг голт байдаг юм шиг. Тэгээ тэрийгээрээ ингээд уяндаа яц ингээл чиглүүлэл амар гоё. Өөдөө ингээл юм явчихд байсан юм шиг. Тэр нь ингээд бас нэг юм санаа амгүй. Тэгээ би тэрийг нь барьж үзээд хараад даргыг нь хайж ин л та энийг яах вэ? Тэгээ сонсч үзээ сонсон ч нэг юм далайн төрлөг шиг сонсогдож. Үнэрсэн чинь нэг юм замаг шиг. Газар онгоолоо хагарахгүй мөхрөх баг. Мэдэрсэн чинь юм амин аршаа шиг. Амин ус шиг. Тэгээ нь яац юм бол? Идэхгүй болцсон. Яаж идэвчүүлэх вэ? Нар сарны энерги хэрэгтэй. За үүлний ард нуугддаг нарыг нарнаас суулаа. Та яагаад ингэж уулын араар нуугдаад байгаа юм бэ? Би өгөхгүй. Авах гэж оролдоо юу? Яг тэгнэ л гэж бодоод байна.
Юу өгөх гэж байгаа мэдчихэж байгаа юу? Туслал үз. Өгчөө. Төлөөсөнд нь чи юу өгөх юм гэж. Ингэж амтруулчихлаа. Ганц тусал яах вэ гэсэн чинь чи ер нь юунд юу өгөх гэдэг юм мэдчихэж байгаа юм уу? Амар ч гэсэн муу зүйл биш ээ. За яг хөө би өгье хэрвээ эндээс муу ур дагавар гарах юм бол чи надад 10 нугалж үсч төлөөрэй гэж. Зүч юм аа. Тэгвэл би өөр наанаас очиж байна. Тэгээ та наанаа нуудаад очих. Өөр нарлаа уялдаа өнөхгүй хаа. За яг чи аргатай юм. Авдаа. Би нөөтөнд чинь шингээсэн чинь айгу хат чинь. Гэтэ ямар ч гэсэн уйлмаар өдрөмжтөрч. Сарлуу чи. Гэтээс дээр байгаа сар дээр биш, усан дотор байгаа сар дээр очиж байна. Сар нэг тусал усаа өгч байна. Гэтэ тэр ус руу норсон чинь нэг зүггүй байна. Тэрэн дээр байгаа сарнаас энэ ус яатсан юм бэ гэсэн чинь ачаа бохирдцсан. Та тэгээ яагаад ингэ хараад зүгээр байгаад? Би яаж чадах вэ дээ? Би яавал тэр
Жишээ нь нарны туслыг шингээсэн зүйлээ над усандаа дүүрэх хэрэгтэй байна. За тэгээд төрсөн ч ус ирэхэд тунгалаг болсон. Тэгээ нөгөө төчин ч өөртөө хэрэгтэй хэмжээний усаа аваад буцаа даавруугаа яваад тэгтээ гэсэн. Өнөөдөр ч юм уу алгаа ташаа баярлаа. Өнөөдөр аваад зайлгч нэсгүүч. Гэсэн чи би бүр амар хатад орчихсон. Энэ нөгөө дуучингаас уу. Энэ шар баярлжсэн намайг харсан. Хам царай. Би бас л итгэсэн. Окей, би тэр усан дээр очиод юм болчлоо. Тэгвэл хоёлаа тэр усан дээр очив. Би баг ингэж чирүүлээд юм орч тэнхлэх болсон. Мараа нааг өргөд очиж. Энэ ч устай нэг юм яриад. Энэ одоо энэ далайд цавтгадаг юм урсгал голууд ч юм уу судлууд нь бүлэрсэн юм байна. Тэгээд тэд нарыг тэр луужин чиглүүлэгч нь очиж ингэж урсгаж чиглүүлэх юм байна. Зохицуулна. Тэгээ нөгөө чи ус руу ороод тэр юм их гал орчих шүү. Тэгээ ингээ баахан бөглөөснүүд гараад. Тэнд лууж нь байхгүй болохоор ус нь хаашаа чиглэж урсгах мэдгүй юм биш. Тэгээ ингээд урсахгүй сараа төмхөрсөн тэр талаа. Байсан юм байна. Тэгээ бөглөөснүүд нь гараад ингээд гэл урсаал. Нөгөө ч амар баяраа салантай гарч ирж байна. За тийм байлгүй дээ би ч нэг юм л ажил хийдэгсэн. Тэгээ намайг тэр ус руу дүрээл. Би нэг жоохон тэнхрэл. Жоохон нэмсгэлчтэй. Тэгээ нөгөөд чи надад жоохон анхаарал халамжтай байл. Айгу нандинаад байна. Тэгээ би хэлчихэн би чамайг уг нь хор гэж бодсон. Тэгсэн чинь чи лууж нь чиглүүлэх юм. Тэгээ чи бас надад анхаарал тавьж байна гэж. Тийм байсан. Тэгтээ чи надад хайрыг мэдрүүллээ. Чи надад анхаарч надад туслаа. Хүний чи хариуд би чамд тусалж байна. Тэгээ би уйлжих. Гэт нүдний хажуугаар ингээд нулимс урсаал нэг. Нөөд ч юм бас уйлал. Гэтэ битэрэн нулимс нэг юм гой солонгорсон гялалцсан байдаг.
Ямар ч чи битэр ингэж нэг учрлаа гэж байна. Энэ хүртэл хоёлаач бас нэлээд тэслэн шүү те гэдэг нэлээд. Тэгээд надад тэг чинь тийм ээ би чиний чиглүүлгийн амин сүнс шүү дээ гэж. Чиний чиглэлтгүү ер нь хүмүүст тэгээд чигээ алдаж төрөхөд хор хоролддог. Энэ бол зогсолт. Тэгээд зогссон юм бүхэн хурдаг. Тэгээд булангартдаг. Тэгээд хоруулдаг, хоруу чанартай болдог. Тэгэхээр энэ мөн чанар бол зогсолт юм гэж. Нөгөө талдаа чиг тэгээ нөгөө арал маань бүр гоё ягаан юм сакура шиг юм цэцэгс дэлгэрээд тэр хаваар гоё баяр цэнгэлгээгээд юм амар сайхандаа жаргав гэдэг шиг тайхан гоё болчихлоо. Тэгээд ямар ч гэсэн чадлаа. Би саналаа. Би сэрлээ. Одоо ингээд ажил үйлэнд орцгоё доо. Амжилт хүсье гэдэг нэгэнд амжилт хүсье. Араг нөгөө окмок гэл тэг. Гэл нэг санаал таал тавьшаал. Хоёлаа нэг гоё тэнгэр рүү хараад нэг нэмсгэлэл. Сайхан боллоо. Баярлаа. Би одоо зогсолтгүй урагшлах болно. Бид зогссон, хаагдсан бүр дээр очиж чиглүүлж өгнө. Чигийг нь гаргаж би урсгах болно. Замыг нь зураалгана. Заана. Тэр бүртээ хүмүүс тэр зогсолтгүй урсах урсгалтай ариусан анагаагдаж байх болтугай. Түүнээс аз жаргалыг мэдрэх болтугай. Үргэлж өсөн дэвшиж, дээшилж, хүсэж тэмүүлэх болтугай. Үйл бүтээл нарийн байх болтугай. Үрчин ошрох болтугай. Амьтаа цогтой байх болтугай. Аз жаргал хайр дүүрэн байх болтугай гэж өрөөё гэж хэлж. За тэгээд таслаа. Батаршгээ гэж.